Их Монгол улс байгуулагдсны 810 ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсны 55 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр аймгийн зарим гавьяатуудыг Дархан аймгийн хүндэт дэвтэрт бичин алдаршууллаа. Тус дэвтрийг 1963 оноос эхлэн хөтөлсөн бөгөөд Дархан хотынхон хөгжилд үнэтэй гавьяа байгуулсан эрхэм хүмүүсээ алдаршуулдаг уламжлалтай. Монгол аймагт маань баг залуу наснаас эдэр залуу наснаас одоо хөдөлгөөн бүтээлээ зориулж одоо төр засгаараа өөрийн гişүдсэн хөдөлмөрөөр өндрөөр хөндлөсөн гавьяатуудаа одоо эрхэм 9 удаа алдартнаа өнөөдөр хүлээж авч аягийн удирдлагууд хүндэт дэвтэрт одоо өөрсдийн дурсамжийг бичлэх юм үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр усудаас алдаршуулж байгаа явдал нь бол эргээд хойч үедээ бас тэдний хийж үтээсэн ажлыг одоо үлгэр дуурайл болох юм одоо ажил хөдөлთა арга хэмжээ болж ийн гэж ойлгож байна. За өнөөдөр Монгол улсад маань өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Тулгуур улс байгуулагдсны 810 жил, ардын хувьсгал байгуулагдсны 95 жилийн, Дархан хот маань байгуулагдсны 55 жилийн гэхэд сайхан тэгш ойнууд болж байна. Тэгээ энэ ойнуудтай давхар баяртай юм сайхан өдөр боллоо. Манай аймгийн хүндэт дэвтэр гэж байдаг. 1963 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар Тамжидгай хамгийн анхны алдартнаар энэ дэвтэрт бичигдсэн. Ингээ 63 оноос хойш өдгөө хүртэл энэ дэвтэр маань одоо бүхэн үржилсэн. Харамсалтай нь одоо 11 жилийн өмнөөс эхлээд тасарсан байна. Ингээд аймгийн засаг дарга миний санаачлагаар энэ дэвтрээ сэргээсэн. 100-ны манлаа дуучин, манай дархны гэж ярьдаг Монгол улсын гавьяачин Саран Туяа маань тайлан доголдоо хийсэн. Тэгээ энэ үеэр Саран Туяа гавьяатаа энэ дэвтэртээ бичсэн байгаа. Мөн одоо 5 сард Монгол улсын ерөнхийлөгч, элүүдэрч ерөнхийлөгч маань дайлчилсан. Энэ үеэр одоо энэ хүндэт дэвтэртээ бичигдсэн. За дэлхийн дээвэр гэж ярьдаг Эверестэд хоёр талаас нь гарсан Монгол хүн болсон. Одоо Цэвэн дэш маань бас бичигдсэн. Өнөөдөр одоо 9 сүлд төрсэн алдартнаа бид нар энэ дэвтэрт нь бичиж алдаршууллаа. Тэгэхээр 9-ийн тоо гэдэг өөрөө их сайхан тоо Монгол хүнд. Тэгэхээр энэ амжилтын буухай энэ дэвтэр маань цаашид үргэлжлээсэ, үе үеийн дараагийн одоо удирдлагууд үргэлжлүүлээсэ олон одоо дархны нэрийг гаргасан алдар гавьяат, соёл урлаг, спорт, эрүүл мэнд салбарын хүмүүс одоо бичигдээсэ. Энэ өөрөө дэвтэр маань өөрөө учиртай Дархан хотын түүхэн дээр явж байгаа. Зөвхөн хүндэт дэвтэр биш, Дархныг цахилгаантай болгосон, Дархан хотын суурийг тавьсан. Маш олон алдар хүндтэй хүмүүс энэ дэвтэрт бичигдсэн. Тэгэхээр энэ дэвтэрт бичигдэнэ гэдэг нь өөрөө сая гаанжурж байгаа ярьж байна. Тэр үеийн одоо хамгийн том нэр хүндийн илэрхийлэгч. Тэгэхээр энэ дэвтэртээ одоо бичигдэж Дархныхаа түүхийг өгүүлж энэ дэвтэр нь цаашид үргэлжлээсэ. Дархныхаа нэрийг Монгол улсад дэлхийд олон дарханчууд гаргаасаа гэдэг үднэс бид нар өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Туйлын их баяртай. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29-2 30-р зүйлийн 30-ийн 1-16 дахь заалт аймгийн засаг даргын 2014 оны 10-р захирамжаар батлагдсан аймгийн засаг даргаас олгох шагналын журмын 2 дахь хэсгийн 2-ын 3-р заалтыг үндэслэн аймгийн засаг даргын захирамжаар Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Рагчаас өрн Монгол улсын гавьяат багш Эрдэнэ Чулуун, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ганжуурж ав, Монгол улсын гавьяат эмч Анигар, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Самб Жуда бүхийн олон улсын хэмжээний мастер, 1982 оны самбо бүхийн залуучуудын дэлхийн аварга Батлав, Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Өнөрбат, Монгол улсын гавьяат дасгалжуулагч чөлөөт бүхийн спортын мастер Баяр сайхан, Монгол улсын гавьяат багш Жамин Хорол, залуучуудын өвлийн 2 дугаар олимпийн гүйлтийн тишүүрийн холимог багийн төрлийн алтан медальт олимпийн аварга Сумья нарын 9 хүнийг аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлийг нь үнэлж аймгийн хүндэт дэвтэрт алдаршуулсан юм а. Дээр үед бол одоо хүндэт дэвтэртэй болоод стол хөдөлмөрийн баатар гавьяатууд нь хааганц бичигддэг, тэр хүн бүгд бичигддэггүй. Энэ учраас бидний алдар хийсэн ажлыг өндрөөр үнэлж алдаршуулж ингэж байгаа Дархан хотын удирдлагууд та хоёр залуудаа болон танай хамт олонд баярлсан талархснаа бүгд хүний өмнөөс илэрхийлье, хувьяасаа илэрхийлье. Тэгээ энэ хотынхаа хүндэт дэвтэрт бичигдэнэ гэдэг бол одоо дээд зэргийн хамгийн том хүндэтгэл. Энэ том хүндэтгэлийг одоо яг энэ мөчид энэ жил бидэнд хүртээсэн. Тэр тусмаа одоо надад хүртээсэнд ахын маш их баярлж байна. Дархан хотынхаа 55 жилийн өмнө салуутаа гаргасан энэ их амжилтыг үнэлж төвийн сайхан одон медалаар шагнуулсан шагнагдж
өнөөдөр бас энэ сайхан дүүхт дэвтэрт бичигдэж байгаа энэ хамт олондоо болно. Энэ үйл ажиллагаа санаачилсан аймгийн зөвлөлд баярсан талхснаа илэрхийлье. Энэ үеэр гавьяатуудад баяр хүргэн нарны хүүхдүүдэд чуулгын авиастик сурагчид Алтай ангин магтаал үлэмжийн чанар зэрэг уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барьсан юм а.